Сайн байцгаана уу? Хүйтэн сэрүүний уялал эхэлсэнтэй холбогдуулан гэрийн нөхцөлд хүүхэдтэй ханиат өмнөөс сэргийлэх цэгийн элхийн талаар зөвлөё. Нэгдүгээр цэг нь хөмсгөний эхлэл ба төгсгөл хэсэгтээ хос цэг ба энэ тархины цусан хангамжийг сайжруулах үйлчлэгтэй. Хоёрдугаар цэг нь хамрын угаалцны хоёр талтыг хос цэг ба хамар битүүрх нус гойчхоос урьдчилан сэргийлнэ. Гуравдугаар цэг нь оочны хонхор буюу доод уруулын доор ганц цэг цусан хангамж сайжруулах үйлчлэгтэй. Дөрөвдүгээр цэг нь эрүүний доор төвхийн дээдлийн цэг ханиат өмнөний дархлаас сэргийлэх цэг. Тавдугаар цэг нь төвхийн хоёр талд хоёр хос цэг залхуур хоолон үйл ажиллагаа сайжруулах цэг. 6 дугаар цэг нь игэмний хонхрын дээдлийн хоёр хос цэг цусан хангамж сайжруулах дархлаас сэргийлэх цэг. 7 дугаар цэг нь чихний ардлын хөхлөх сэртэн цусан хангамж сайжруулах дархлаас сэргийлэх цэг. 8 дугаар цэг нь шилэн хүзэн хоёр талд хос цэг цусан хангамж сайжруулах цэг. 9 дугаар цэг нь эрхий 7 ор хурууны гол дархлаас сэргийлэх цэг байна. Эдгээр 9 цэгдэр хэрхэн эхлэх хийхийг зааж үзүүлье. 1-р цэг хөмсгөний эхлэлдэр 7 ор хуруугаараа дунд зэргийн хүчтэй дарж нар зөв 3, нар буруу 3. Мөн төгсгөл дээр нь нар зөв 3, нар буруу 3. 2-р цэг нь хамрын угаалцны хоёр талд нар зөв 3, нар буруу 3. 3-р цэг нь оочны хонхор дээр 7 ор хуруугаараа дунд зэргийн хүчээр дарж нар зөв 3, нар буруу 3. 4-р цэг нь эрүүний доор төвхийн дээдлийн хонхорт нар зөв 3, нар буруу 3. 5-р цэг нь төвхийн хоёр талд нар зөв 3, нар буруу 3. 6-р цэг нь игэмний дээдлийн хонхорт нар зөв 3, нар буруу 3. 7-р цэг нь чихний арын төвгөр хөхлөх сэртэн дээр нар зөв 3, нар буруу 3. 8-р цэг нь шилэн үзүүний хонхрын хоёр талд нар зөв 3, нар буруу 3. 9-р цэг нь эрхий 7 ор хурууны голд нар зөв 3, нар буруу 3. Эдгээр 9 цэгдэр өдөрт 3-5 удаа цэгийн эллэг хийснээр дархлаас ажирч ханиат өмнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэрийн нөхцөл тогтмол хийж хэвшээрэй.